бүгдээрэнд нь шинхэн ягаад гэвэл би ингэж амар сонаа байдаг байна. Би одоо ингэж амар өөртөө буруу юм хийчлээ гэхгүй юу. Ер нь хүмүүс бас амар ингэ буруу мессеж өгчлөө. Нэг тийм сормостой байвал гоё юм шиг те. Заавал юм өтгөн дэргүүр алга сормостой бижиж хөөрхөн байх юм шиг. Тэг би одоо ингэ өөрийгөө нэг сормосгүй. Би сая хагас өдрөө өглөө сэрэнгуутлаа нүүр гараа амар ингэж угааж хумгаад. Тэгээд сормоснууд авч мөвцөхгүй юу. Тэгээд за өнгөрсөн 7 хоног чи уулсан бай гэвэл өнгөрсөн 7 хоногт бараг бичлэг хийгээд баг те. Хийсэн ч үлээ. Би ямар ч тааш 4-р өдөр манай найз залуу ирээд тэгээд тэгээд бид хоёр уулын цогтаа цэргийн ангийн шинжил рүү явна гэж байсан. Манай энэ дээр байдаг. Цэргийн 33 дугаар анги мэн гэх юм уу бас нэг тиймэрхүү нэг манай найз залуугийн ажиллаж байсан. Тэрэнд нь явна гэж байсан. Тэг би угаасаа 5 дахь өдөр нь буцаад 6:30-аас ажиллах хэрэгтэйсэн болохоор би за би ингээ явахгүй байна. Чи өөрөө явчихаа гэд тэгээд явсан юм аа. За тэгсэн чинь би яг найз залуугаа нөгөө нэг нэлээ явах ах гэж утсан байхгүй юу, нэг юм орой 1-2 болтол явах ах лу гэж утсан чинь 11:30 моч гээд хүрээд ирсэн. Тэгээд тэгсэн чинь угаасаа ингээд ихэнх ингээд цуг ажиллаж байсан хүмүүс нь ингээд тийш тийшээр ингээд явцсан жоохон ер нь мя байсан маа гэд. Тэгээд за тэгээд 5 дахь ажилдаа яваад ирээд тэгээд бид хоёр манай ажлын Weihnachten хоолнд орохоор явсан. Германд ер нь бол Weihnachten гэж ингээд шинэ жилийн баяр гэдэг алтан байгууллагуудын ингээ Монгол хийдэг шиг тийм шинэ жилийн баяр хийдэггүй. Бөөнөрөө нэг за Weihnachten S нь буюу Weihnachten гэдэг хоолнд орцоодог. Тэгээд манай ажлын газрын болохоор яаж идэг вэ гэвэл мэд партнер гэд одоо найз залуу, найз охин, эхнэр мэхнэртэйгээ нөхөртөөгөө ингээ цогтаа ирж нэг өдөр ингээ нэг оройг бөөнөр ингээ танилцаж мэлцаад ингээ юм өнгөрөөдөг. Яг тэгдэг байвал манай захирал ихнэр очиж хоёулаа манай праксид ажилладаг. Тэгээд юм нөгөө гэр бүлийн праксис гэж хэлдэг байхгүй дандаа. Тийм болохоор тэгдэг. За тэгээд дараа нь хагас өдөр бит хоёр өдөржингөө сайхан унтаж хөрх юм 5 дахь өдөр манай залуу миний морин жолооч хийгээд би 5 дахь өдөр орой нэлээд сайн уусан. Шүн гэртээ 2 болж явахтарч ямар сандаа хөрх юм ундах гээд ирцэнэ. Дотор өмдөө тайлцдахгүй. Дотор өмдөд нөгөө ноосон тэрхгөө тайлцдахгүй. Манай найзлаа. Яа чи өстө нэрээ нэг уух зөвшөөрлийн өгчгөр бас чанга удаг охин байх шүү гэсэн. За үзчихвэл уучлаарай аваа ээж. Тэгэл хагас өдөр тэгэл нэг жоохон толгоогоо ингэж дэш тааш харж чичээд өдөөс хойш дахиад бит хоёр манай ажлын газар нэг эмч нэг одоо ажиллах болж байгаа гэсэн шүү дээ. Тэр эмч гэрт манай нот амьдардаг тэр эмч гэрт нь очиод тэгсэн чинь бас хоёр найз нь бас Франкфуртээс ирсэн байж таарад ингээд тэгээд зургуулаа суугаад юм яриад оройны хоол молоо цогтаа дээд юусэн бас юм ярьсан. Тэгээд тэгсэн чинь маш сонирхолтой тэр хоёр найз нь хэлний курс ажилладаг энд хэлний сургууль тэгээд тэнгуудлаа тэр хэлний сургууль нь Монголын Кёотогийн сургуультай хамтарч ажилладаг. Тэгээд жил болгон 9-өөс 12, 13 насны тийм хүүхдүүд нэг бүлэг болж одоо 25-аас 40-ийг илүү ирд юм байлээ. Тэгээд энд ирээд ингээд яг сур явдаг гэсэн. Тэгээд надад амар жоох юм нүур улаалгасан юм. Надаас манай Монголын ингээ боловсролын системийг асууж масуугаад тэг би тэгэхээр ингээл амхандаа л хүн л болсон ингээл муулахгүй ч тэгэл амхандаа магчхыг чигээл ингээл тэгээд гэсэн чинь тэр ирж байгаа багш нар ингээд харваас хүүхдүүдтэй ингээд авчирж байгаа одоо тэр группийг ахлаад хүүхдүүд авчирж байгаа багш нар ямар амар юм бэ багш нар ингээд харваас амар юм ууртай ширүүн тэг хүүхдүүдтэй амар юм одоо ачаалал өгч харцдаг юм шиг надад санагдсан гэж тэр ер нь манай монголч жоох ингээд жоохон юм ер нь тиймэрхүү байдаг нэг халтагсан аахгүй юу тэгснэ ингээд яг юм бүгд дэш мэж гэл тэгсэн чинь нэг хүүхэд гэрийн даалгавраг гэртээ марцсан байна гэж хэлсэн гинэ нэг одоо буудалж ирсэн газар марцсан байна гэснэ тэрийг хэлж чадахгүй нэг нь болохоор бүр ингээд шууд ингээд айгаад хэлсэн гинэ тэг ингээд тийм юм би амар мэдрэн штэ тэгээд жахад тэр эмэгтэй нь өөрөө өмнө нь сэтгэл зүйчээр сураад тэг магистра хийхдээ болохоор германлэр хийсэн гэж аахгүй юу германистик гэдэг мэргэжлэр тэгээд юм уу тийм хүн чинь бол ингээд шууд анзаарна штэ тэгэл тэгснэ Монголоос ингээд тэгээ ирж байгаа багш нар өөрсдөө бас сайн ярьдаггүй гэж заяа сайн германаар ярьдаггүй гэдэг би бүр яанах гэж би одоо энэ юу гэж хариулах вэ гэж тэгээд тэр жоохон ингээд би яг би энэ сургуулийг ингээд нэг сургуулийн багш нарыг ингээд муулж байгаа юм биш гэхдээ ингээд одоо ер нь ингээд тэгээ гадаад дотоодынханд өөрсдийнхөө нэрийг биднээс л хичээхгүй бол да өөр хэн ч хичээхгүй шүү дээ тэгэл би ингээд амхандаа хөрх юмнээ тэгээд таарсан билүү дээ ингээд би ч нэ Монгол ингээд за герман сурчаад ирсэн гэсэн яриад
нэрээ аврахыг ер нь оролцсон. Яг аврагчсан үгүй мэдгүй мэдээж тэр хүн чинь ингээд миний нүдэн дээр натаа нэг өөр харьцсан. Цаашаа бас яхаа мэдгүй шүү дээ. Гэтэ амтайч манай Монгол улс руу айгүй ер нь манай Монголын талаар ер нь сайхан сэтгэлтэй. Тэгээд Монгол руу аялал маялал гэж ярьдаг. Тийм хүмүүс байсан. За маш таа. Өглөө нэг иймэрхүү л ажилдаа явж ийн гэлтгсэн. Иймэрхүү ингээл буцаал гэрлүүгөө явж байна. Эхлээ гэрлүүгөө явахаас өмнө дэлгүүр орж юу яана. Дэлгүүр орж нэг уух юм авчаад тэг явна. Ястэ үзэгчтэй. Та хэд санаж байвал би нэг сард би ихтэй тэрүүгээр бичлэг хийгээгүй хаа. Би нэг сард өөртөө юбг ойсон байхгүй юу? За харуулъя заяа. Бүжгийн бэлтгэлтэй өмсгөөд ийм юбг ойжсэн байхгүй юу? Би ингээд юбг энэ юбг өмссөн бүжгэлж байгаа бичлэг байвал бас ингээд хальт оруулчихсан юу. Тэгээ ер нь би жоох юм өөрийнхөө хувцсыг ингээд янзалж өмсөх жоохон тиймэрхүү сонирхолтой байхгүй юу. Тэгээд би өөртөө 100 сарын бэлэг болгож цараа оюутлын машин авсан. Бүгдээ задлж үзье. Энэ ихтэй уусаа хагас жижигхэн л. Oh my gosh. За энэ бол ингээд ямар ч тааж залхуу тэгээд нөгөө нэг юу гэдэг лээ ингээд гიშгдэг юм педал байна. Цараа. Яна. Энэ нэтэй юм оих уу гэж. За туршиж үзэндээ нэг л өдөр. За ингээд битээ дагалдаж ирд юм байна. Би бүр тэгээд амар хүсээсэн байхгүй тийм маш авахыг бүр ингээд хүслэн болоод байсан. Тэгээд сая яаж нүдэнд харагдах юм хэвчээ авчлаа. За энийг одоо юу гэдэг юм бүү мэднийг ийм юм. За энэ бол зүү байна. За тэгээд нэг утсаа ороод юм дамарнууд гэх юм уу тийм ингээ хор цагаан хоёр утас. За нэг иймэрхүү юм дагалдаж ирд юм байж. Надад ч бүр том сет байгаа л та юм оёход зориулсан. За эдлийн машины маань тэгээд ном нь байна. Энэ ингээ алтыгаас гаргасан эдлийн машин л та. За тэгээд энэ захиа шиг юм байна. За тэгээд номон дээр нь юу гэж байх нь вэ? Яаж юу яах? Яаж одоо утсаа оруулах нь? Хэсэг ямар хэсэг мэсэг юу яах маа. Тэднүүс нь байна. За тэгээд хүсэн хүлээсний эцэст зөндөө удаан бодсны эцэст эдлийн машинтай болдог юм байжээ. Гэтэ нэг л янзаар ойдог болов гэхгүй. За нэг юм хүлэх байна да. Нэр ер нь л болчлоо. Туршиж үзэх үү? Юу яах вэ? Педал нь за энэ рүү орох юм байна. Шүү. Хөөх юм би ямар. Олон толгоор хэрэгтэй юм шиг байна надад ч гэх. Энэ хөрөхгүй. Бичлэг хийлээ гэж хэлсэн. Бичлэг хийгээсэн юм. Амартаж ингээд оёод энэ хараа. Хөөхөн бас шулуун дээр хөөхөн ойчдаг юм байна. За. За ингэж улаа өргөлөө. Эндээ хийгээд баслаа. Цараа. За.
Бэж одоо штэ тий. Та санживл би энийг ингээ гараараа ингээ тогтоож байсан штэ. Тэгэхээр одоо бүгдээрээ энийг ингээ явуулж үзье. За ёо. Зүүнээсээ гарчааг үздэй. Хэ? Ой тэгсэн чи юу вэ? Энд чинь уцсан. Гараа авчлаа шүү. Сөө. Ишиг ингэж цагаад утсаа ямар ч тааж оруулчлаа. Бас зүгээс өглөхтэй гоо. За. Сөө. Одоо сөө. Улаа тавиаг байсан шүү дээ. Тийм баха нэг сайхан хурдан худлаа. За. Яг таад ойлголт нь харагдахгүй л дээ. Гэтэ ер нь бол ямар ч тач чинийг бол ингэж ойчлоо. Жохон нөгөө талаас нь одоо ингэ ойлголт харагдчихсан. За би жохон ингэ цааш дээш доош тэгэн даган болгочихлоо л да тэрнээс ш. Энэ л дажгүй ойчтой байдал юм шиг байна. Сэтгэл хангалуун байна. За тэрээ. Өнөөдөр миний ямар хувцсыг өөрчлөх вэ гэвэл Хүй. За. Би нүгээр жинс юу бүх юмэр байгаа юм. Тэд урш үздэг. За sorry манайхан. Би найзтай уцаар ярингаа оёод уртлаа ингээ болгоцсон. Тэгтээ хажуудал дээр явж жоохон фейлдээд хажуудал биш ардтал дээр жоохон фейлдсэн. Тэгтээ яг анхных туршилт гэдэг утгаараа маш эргээр хүлээж авахыг өөрөө хичээж байна. Тэгээд одоо энэ хэсгийг яг энэ хэсгийг хэвтэх юм. Мөсчм хад хэвтэх харагдуулсан бол дээш нь ингэж дарж байгаа. Хэрэгтэй юм шүү. Байна л та. Тэгээ би ойдл сургууль өгсөн биш мэш те. Тэгээд технологийн ажилд 10 жилдээ тийм сайн мэн байгаагүй болохоор хүн улаа тавих марцсан шүү дээ. So, та бүхэн намайг уучлж өршөөгөөрэй. Гэсэн чинь дураг утсан зүүнээс гарсан байна. Энэ модел чинь бас байдаг аа. Гэхдээ тэгээ одоо хүн л усаа. Алтаа гаргаж шүү дээ. За, миний анхны уран бүтээл бэлэн боллоо. Энд тэ хойд нь жоохон богинохон болчлаа. Би мэдрэмжгүй гусчлаа. Тэрнээс уулнаад зүгээр л харагдчихэв. Би хувьдаа дүгнж байна. Би маргааш хичээлтэй ахгүй юу? Би маргааш хичээлдээ өмсөж явна гэж бодож байна. Тэгээ жоохон юм урагшаа юм сонин ингэж нуглаад байгаа хгүй юу? Тэгээ би энийг юунаас болж ийн вэ гэвэл би ингэж оёхдоо тэгшгийн ингэж аяагүй урагшны ингэ мөр гэж оёо нацсан билээ. За. Тэгсэн ч гэсэндээ зүгээр л харагдчих штэ. Ойлон биш авсных нэг жинс бүгдээ болчлоо. Урд өдөр бол хичээлд явах гэж байна. Яна нэг мартад гаргачлаа гэж. Нөгөө 9 юп хүмүүс өдөө явах гэж байна.
Ороо юу даач юм уу? Угаасаа миний ор чи хуучин ор байсан л та. Хуучин хүний хэрглэжсэн ор. Ер нь жоохон анх авахад манай хуучин найз л ухтахаар тогтоож мөхтөж захгүй хөрх юм энд нүүж анх ирж мэрээд ямар ч шүрүүп биш юу лээ авчирк байхгүй. Тэгээ нэг тал нь унаад би өөрөө үртэл нэг хоёр удаа тогтоож захгүй юу. Тэгээд гисэн чинь эвдэрсэн байдаг юм. Тэгээд яа ихв ямар энийг юм мөнгөний тогтоогоол юу байгаа дэлтэнш гэж бодоод шалгаад сайхан авцсан. Бүгднийг тэгээд баяжхаараа нэг ор авна. Эсвэл тэр цагт баг эндээс нүүх болоо даач гэж.